За Осол энэ сарын 23-ны оройн 23 цаг 10 минутын орчимд болжээ. Pintetero компанийн туслан гүйцэтгэгч Шарын гол уул уурхай компанийн Hovo 371 автомашины оператор хөрсний овоолгыг зөөж явах явцдаа машинтайгаа уурхайн ухаш руу унаж асуулджээ. За Осол гарсан мэдээллийн дагуу мэргэжлийн хяналтын ерөнхий газар Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын баг Ослын нөхцөл байдлыг тодруулахаар ажилласан байна. Компани зүгээс төмөн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй хөрс өгөх харагдаж байна. Өөрөөр тухайлбал одоо ингээд хөрсний чулуулыг буулгаж ирсэн газар ингээд том хэмжээний хагарах ингээд байгаагүй нуршиж мэдсэн байсан. Гэвч одоо энэ дээр ажлын хөрслөлөө ажиллаж сэрслээс урьдчилан сэргийлж арга хэмжээ аваагүй гэсэн одоо бас энэ осол үүссэн байж болцсохгүй байдал харагдаж байна. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт актыг үл тон дур мэдэн үйл ажиллагаа эрхэлсэн нь Ослын гол шалтгаан болжээ. Ослын газар Сэлэнгэ Дархан уул аймгийн аврах ангийн 20 аврагч ажиллаж байна. Осол улсын ил уурхайн талбайд тогтсон усыг шавхан зайлуулах ажлыг хийж байгаа юм. За одоогоор уурхайн үйл ажиллагааг бүрэн зогсоосон эрлийн ажил үргэлжлэн явагдаж байна гэлээ.